Зүүнний мандаа соёл эрдэнэ хамтлагийн хоригл гитарчин, хөгжмийн зохиолч, Монгол Улсын авиач жүжигчин Жаргал сайхан. Жагаа гэдэг чинь юу байсан бэхгүй. Би чинь 80 он хавцаа соёл эрдэнэд ороод Баян Монголд байж байгаад. Тэгээд баскетболгүй болчиход би чинь соёл эрдэнэд ороод 81 жил би чинь Баян Монголд тоглоод соёл эрдэнэд тоглоод хоёуланд нь тоглодог тий. Тэгээд 81 он хавцаа л өнөөдөр энэ оноо ослог сайн яадаг юм. Нөгөө Чингис жагаа чинь Баян Монгол дуучнаар ирсэн бэхгүй. Хойноос сургууль манд чинь баг явахгүй яачаад өөрөө дуучин юу одоо сонирхолтой хүн чинь өөрөө гоё дуулдаг. Тийм хүн чинь Баян Монголд ирээд нэг орос дуу дуулдаг нэг залуу дуулаад л Баян Монголдо дуулаад би соёл эрдэнэд орсон. Тэгээ бид нар ер нь манайд өөр гоё юм байна гэдээ ярьж байгаатайгаа яриад бид чинь нэг дорлоо болж. Тэгээ жагаач манайд орсон байхгүй юу? Манай дуучнаар. Тэгээ яг манай дуучнаар орохоор чинь хоёр жагаа болчихно. Жагаа чинь бүржгэр би ч дууг нь бас ингээ урт үсээ би ч ингээ дараад ингэж байгаа дээшин самдахаар шулуухан болдог бүржгэр өсөнд айгуу дургу бас жоохон бүржгэр байхгүй. Тэгээ хоёулаа бүржгэр хоёулаа жагаа тэгэл жагаа гэхээр бид нар чинь бүгд л эргэж хардаг. Тэгээд манайхан чинь нөгөө том жагаа жижиг жагаа гэж нэр өгч. Жагаа бүржгэр жагаа гэхээр хоёулаа бүржгэр тэгээ өөр ялгаад ах юм байхгүй болохоор нь том жагаа жижиг жагаа гэдэг. Одоо манайхан манай инхвэр би өгсөн гэдгийг долгиор юу яриад идэв. Одоо яг хин нь өгснийг нь би сайн мэдэхгүй. Нэг арсан том жагаа жижиг жагаа болцсон. Тэгвэл нөгөө том жижиг л гээд ингээл яваад байсан. Сүүлдээ яг нөгөө том жагаа гэдгээр нь дуудагдаад ингээ явдсан. Манайханд бол бас гоё сайхан л байт юм шиг үлээ. Тэгээ надад ч бас тэгэл нөгөө ингээ хүн чинь нэг нэр ингээ тогтчгороо тэгээд тэрүүгээрээ ялгардаг болцдог тий. Миний аав ээж чи хоёулаа Говьлтай аймгийн Чандман сумын харьяат. Тэгээд манай аав чинь яг энэ хотод бас нэг болохгүй юмар л явж лээсэн хөрх юм дээр залуудаа бас нөгөө одоо хурдны нөгөө дайны үед л байхгүй юу. Нөгөө улаан аримч нэг юм бэлгэлж ирсэн шүү дээ баах юм. Тэгээ энийг ч одоо ярьж болох юм уу. Тэгээд манай аав чинь тэндээс нөгөө мордоо бэлгэлээд нөгөө сум байгуултаагаас хүмүүсийн бэлгэлсэн морд актыг одоо хот руу явуулдаг нөгөө одоо тууж явдаг тэр залуучууд л байсан юм билээ. Тэгээд яг нэг найз нь нөгөө амар хурдан мороо тэр үед л өгсөн юм билээ. Том нийт гараад ингээд дотоод тэгээ наашаа явж яхад нь нөгөө найз нь дахиж ирээд би 3 морь өгье энэ морь авчий гэд. Тэгэхээр манай аав чинь 3 орос цэрэг үнэ шүү. Тийм шүү дээ. Нэг морийг нь тэр морь сайн байна уу муу байна уу нэг сүйд болоод их юм байхгүй шүү. 3 хүн унаад явж исэн дээр нэг морийг буцаа сайн урдан морийг нөгөө 3 морийг аваад наан авчаад энд төгцсөн. Тэгсэн нөгөөх нь нөгөө морио бэлгэлсэнгээр тодроод байсан хүн чинь тэндээ баригдаад тэгээ манай баригдаад тэр үед бол тэгээд чи адуул шүү дээ. Зайны цэргийн тусч юу аваач сольсон гэдгээр. Тэгээ яг нэг морийг 3 морийг сольно гэж хамаагүй илүү шүү дээ. Тэгээд энд манай аав чинь шороморонд орсон юм шиг үлдээ. Хөрхи баригдаад. Аав дараа нь цагаадаад гарсан гэж өдөрс 2 удаа орсон гэж байна манай. 2 удаа баригдаад 2 удаа тэнд аавын одоо байжсэн уул агуу магун байт юм би очиж үзсэн тий бид нар. Тэгээд очиж тэнд байжгаад манай ээжийг аваад ах тэрийг аваад наашаа нүүж хот руу орж ирсэн.
Хоёрхан үнэн байдаг чамаас зүтгэн хэдяхвэ үнэн сүргэр сайхан дорхон явидаа. Тий баг нас бол яаран хөтөн гэсэн. Төрсөн газар бол одоо 3 дугаар захиргааны станцын бөөрөн дээр төрсөн шүү дээ. Тэр үчин дээр үед бол одоо энэ үчин зүгээр айлууд хотын зах байсан шүү дээ. Энэ гүүрний ярамгийн гүүрний тэнд л би төрсөн юм байлээ гэртээ. Одоо манайхан чинь бөөрөн дээр хөдөө мөдөө явахаар одоо хөрвөө мөрвөө гэл тэгдэг шүү дээ. Надад хөрвөх газар энд хөрвөхөөр оруулдаг байхгүй 3 дугаар захиргаа шүү дээ. Тэгээд инээдэн болгож ярихад дээр үед 10 жилийн өмнө бид нар бас нэг шинэ жилээр их тоглодог байсан чинь яг 3 дугаар захиргааны станц дээр очиж тоглох болоод Орсын. Тэгээ яг даргийнхын өрөөнд хинч хижээлээ дарга. Өрөөнд дараа би шог болгоо ярьчих. Би яг энд төрсөн одоо энэ таны энд чинь хөрөөчигээд өрөөнд нь ингэж тоглож ирсэн байхгүй. Тэгээ нөгөө бид нар тоглолтоор орж байгаа юм чинь гоё оруулж байгаа ш даргийнхын өрөөнд дараа. Тэгж л нэг хөрөөсөн ба. Тэгээд энэ камнадын одоо энэ байш үйлдвэрлэл камнадын ардхан тал руу айлууд ингээд хороол утсан. Тэнд манай гэр байжгаад 1-р ангидаа 65 онд би 25 дугаар сургууль гэдэг. Одоо Мишель Төбөш нэг худалдааны тэнд чи 25 дугаар сургууль гэж байсан. Тэнд 1 жил яваа 65 онд. Тэгээ 66 5 онд өөлөө 6 онд усны үер болсон ш нэг аймаар үер. Тэгээ манайх чинь зундаа яарм гарчдаг. Тэгээ яарм руу камнадын дээр бүх айл чи яарм руу нөөсөн баг. Тэгээд яармгийн хүүхд болсон та. Тэнд хороол босоод 34 дугаар сургууль гэдэг чинь 66 ондоо баригдаад яармгийн урд баригдах гэж нөгөө наадмын юм жижигхэн юм үйлчлэгээний газрууд урд тэрний чи эхнээс нэхлээл 2 дугаар анги 3 дугаар анги 4 дугаар анги гэд бүгдээр нь явлаа шүү дээ. Тий. Тэгэл яарамгийн хүүхд. Нөгөө сургуулийн урлагийн үзлэг болдог тэр үчин жил болгон намар болгон болдог цуглаад. Тэрэнд чинь ороод нэг муу юм хөгжим тоглоод байранд ороод байдаг. Тэгээ яг ба би чинь тэрэн чинь их шууд тэгж яваагүй. Тэгээ манай миний дээдлийн ах чинь бас айгүй гоё гитар тоглодог тэр үедээ. Тэр үеийн гитар тоглодог хүүхдүүд чи ховор шүү дээ. Нэг нэгнээсээ сураад манайх чи яармхт байсан. Тэгээ нэг ганц үнэтэй манай ээж аваа. Тэр өхрийн амбар дээр тэрэн дотор манай ах ороод найзуудтайгаа гитар тоглодог. Намайг цаашаа гэж бараг хөөгөө гаргацдаг. Тэгээд би чи гаднаас нь сонсоод тэгээд ах тоглож байгаад гитараа гараад найзуудтайгаа явгууд нь би гүйж ороод нэг гитарын инстэ балж өгнө яа тоглоод байгаа. Тэгээд утсын даслаа загнуулж лээс. Тэгж тоглосоор байгаа гитар тоглож сураад тэгээд тэр гитартайгаа урлагийн үзлэгт орж нэг дуулдаг гэднээр дуудах гэжтэй нэг үргэлж хөөтөн байдаг гэдэргээд нэг юм дууд. Тэгсэн чинь гармон гарч ирээд нөгөө том ахтай хэлжээж 210 гармон гэд юм гармон хөгжим тэр үед гараад би тэрийг аваад анх авангуудад өөрөө ингээд дуу оруулаад сурчээсэн байхгүй. Тэгээд эн чинь их амархан болд юм байна гэл. Тэгээд тэрүүгээрээ бас урлагийн бүр манай ангийн бүх хэрэгтэй хүмүүс тийм гармон авчихсан гэж боддоо чи. Тэгээ манай анги чинь гармоны чуулга байгуулад тэгээд нэг тэр нэг Орсын нэг дуу байдیں۔ Тэрийг бүгдээрээ хоороор ингэ тоглолдог. Тэгээ урлагийн өрс дандаа нэгдүгээр байранд ордог манай. Тэгээд яг хөгжмийн жоох авьяастай болцсон юм байлээ. Тэгээд байжсэн 7 дугаар ангиас манай том ах чинь бас жоохон бахта анх хөгжимч сурч ирсэн. Одоо энэ Баатар зах сайд өдргээ дээр үеийн соёлын амны сайд байсан. Тэр хүмүүстэй хамт нэг анги буюу шиг багш байна. Одоо энэ радиогийн те хөгжим судлаач. Эдгээр чинь нэг анги манай ах турбанд байсан байгаа. Тэгээд тэндээ явж байгаад манай ах одоо өөрийн сонирхлоор нөгөө эмч болохгүй ангаах руу ороод тэгээ хөгжмөө болоод эмч. Тэгээ учраас манай ах ч бас хөгжмийн авьяастай хөгжим мэддэг. Тэгэл намайг дүүгээ нөгөө хөгжмийн авьяастай гэд энэ бол авьяастай хөгжтөн гэдэг намайг яасаар аваад өөрөө хөгжим мөчтөөсөн болохоор 7 дугаар ангид байгаад бүр 11 сард шүү дээ. Элсэлт 9 сард орцсон байгаа шүү дээ. Тэгэхэд 11 сард намайг аваачаад чогдогвод манай өлөөр хөгжим багш байсан кларнетний манай ахын үед багш байсан гэсэн. Тэр багштайгаа ярьж байгаа намайг чигтсэн байхгүй тийш. Би чи 11 сард 30 хүүхэдтэй ингээд манай анги орцсон. Бүх хөдөөнөөс цугласан дуршилтын анги шүү дээ манайх чинь. Хөгжим мөчгийг 12 жилээр төгссөн хамгийн анхны анги байхгүй манай тийм. Тэгээ орсон чинь 30 суудалтай гэсэн. Би суудал байхгүй. Инхвэр гээд одоо жижиг инхвэр гээд дуурт байсан юм аа. Тэрний хажууд ингээд сандал дээр хуугаас уутсан. Тэгээд юм аа. Тэгээ суудаг. Тэгж анх хөгжимчд орсон баг. Энэ одоо яаж ийн үгүй аа? Явж байгаа. Явж байгаа юм? Явж байгаа. Оо би яваа. Нөгөө юм хом олдсон тэгэл. Яармагт байхдаа тэгэл нөгөө гитар тоглодог нөгөө гармон тоглодог хүн чинь яг хөгжим мөчд ороод гол нь яг чинь
нэг хөгжмөөр яг ингээд мэрэгжлийн сураад ноот заалгаад тэгээд олон төрлийн хөгжмийн хичээл орно шүү дээ. Бүгд орж байгаа чинь. Тэгээд ер нь хөгжмийн бол ийм суурьтай болоод ирэнгүүт би ч нь бол угаасаа тэр нэг соёл эрдэнэ гээл те одоо энэ чинь шүтдэг радиогоор хаяа явдаг дуунууд нь тэрийг сонсдог. Тэгээд хөгжим бүжигт ороод манай ангийнхан ч ерөөсө цавсарлангууд газ босч ирээ төгөлдөр урдаар булаацалтаа ганц анги болгон төгөлдөр урдаар. Тэгээд бид нар чинь булаацалтдаг. Орой мэрэгжлийн хичээлд орохоор өрөөнд бас тэрэн дээр ингээл дуу тоглоно. Тэгээд ер нь бол одоо соёл эрдэнэ л гэж одоо ийм л хөгжимчин болох юмсан энд л орох юмсан гэдэг л ерөөсөө яг эндээсээ бүр ганц зорилго нь тэр. Тэгээ байжсэн чи одоо нөгөө манай энэ хонхын инх хоёр тэгээ болдоо манай цолмон гэдэг энэ манай миний доотлын ангиудтай байдаг. Эдгээр чи хотын хүүхдүүд үжээ хөгжим бүжигтэй бараг нэг дүүгээр анги 2 5 маваасаа явцсан мундаг хүүхдүүд хотын хүүхдүүд би ч хөдөөний юм шиг зэрэгтэй. Тэгээд яаж эднэртэй ч одоо найз болсноор сайн мэдгүй. Тэгээд найз болцсон. Тэгээд хэдүүлээ ийм хамтлаг байгуулна гэдээ яриад жибэц гэж халам хамтлаг. Жаргал сайхан болдоо энэ хоёр цолмон гэж байгаа байхгүй юу. Тэгэл би чинь баскетбол тоглоно хогоотоо үлээдэг ваасл хөлдөр үүдийн чи угаасаа баскетбол болоод цаамаа бөмбөрийн угаасаа мэрэгжлийн энэ хөр чин төгөлдөр өөр угаасаа мэрэгжлийн болдоо чин тэгээ бас гитар бариад ингээ хэдүүлээ сургуулигээ соёл эрдэнэ чи манай сургууль дээр нэг хийж тоглосон. Тэгээд шүтээ зүгээр сүйд болоо. Тэгээд яг тэр үед хөгжим байх биш. Тэгэл орой хичээл дараал төгөлдөр хуурдаар суугаад дандаа гадаад дандаа биелсийн дуу дуулдаг байсан бид нар. Тэгээ бас монгол дуунууд хэрэгтэй ингээд бүтэн баярхын дуу муудаас яаж байгаа би ер нь нэг дуу хийгээ. Тэгээд манай ангийн бат сайхан гэдэг хүүхд үгийг бичиж байгаа. Би тэр хүлээлт анх хийж дуу хийж үзчихсэн дуу л байхгүй. Тэгээ яадаг вэ гэсэн чарн ашгүй тэгээд гайгүй явсан шүү дээ. Одоо хүртэл тэгээд дуулагдав. Тэгээ байжсэн чи ашгүй яармгийн манай нэг найз мөнхөө гэдэг найз энэ гадаад яам жижүүр гардаг байхгүй нэг жижүүр цагдаа тэр цагдаа нар чинь төрийн одоо хамгаалтын юм байли. Одоо ордон дээр гарна, гадаад яамд гарна. Тэгээ гадаад яам дээр гарахаар биш нөгөө яармд байдаг хүүхд чинь орой мэрэгжлээд авчижгаад орой автобус 10-г зогсож шít. Дараам дээрээс явдаг. Зогсчоор хонох газар байхгүй. Надад таних айл байхгүй. Тэгээ нөгөө мөнхөө тэгээ найз юм чинь нөгөө гадаад яам дээр очиж жижүүртэй хамт жижүүр хийж хондог. Тэгээ хондог байсан чинь нэг удаа зааланд нь бид нар тоглоо байжсэн чинь буланд нь ингээд нэг арган гитар бөмбөр байж байгаа. Би ч юу вэ ч одоо энд хөгжим байж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө мөнхөтэйгээр хөш энд сургууль хийдвэл. Гэхдээ болохгүй ш наа чи яамны өдөр хүн оруулдаггүй ш наа чи. Уяад шүн ажил тарсан байна гэж хэдүүлээ холгаагаар. Тэгээ нөгөө найзуудтайгаа хэдүүлээ нэг өрөө очиод ажил тараад явгууд тэгээд харуул цагдаа л үлдчихэж байгаа юм. Нөгөө хөгжмөч ороод задлах гэсэн ингээд цоочтой нугасаар нь бүгдөө нөгөө нугасаар нь иргэдэж арганы онгоолгоод гитаруудыг яараа тэгээд шүнстэй суугаа. Тэгээд шүн сургууль хийдэг. Шүнжин хийгээл өглөө 5 суугаагээл ажил тарахаас өмнө буцаад бүгдийг бос иргэдэж боож яг байранд нь тавиал яв. Тэг сургууль хийдэг гэсэн анх. Тийм дуртай жоох хүүхдүүд. Тэгээд хэдэрсэн дуунуудаа гаргаад Монголдөө тэгээд дандаа Beatles-ийн дуунууд манай их хөрөд чинь хотын 40,000-ийн хүүхдүүд ч одоо жинхэнэ тэрүүгээр амьсгал. Ерөөсөө тэр үед чинь нөгөө бичлэг хийн гэж байхгүй. Хоёрдугаар бид нар тэр чинь амар гоё ингээд одоо явах юм байхгүй. Нэг сургууль хийсэн. Тэгээ одоо манай нөгөө нөхдүүд миний хотын дандаа төвийнхэн 40,000-ийн чинь тэгэл 23 нэгдүгээр сургуулийн хотын төвийн сургуулиудад бид нар ч очиж тоглоно. Нөгөө дуугаа дуулна. Бичлэг байхгүй чинь. Тэгээ тэр сургуулиудаар нийт гарцсан. Хөгжим бүжигт бол бүх хүүхдүүд дуулдаг. Тийм байж байгаа. Тэгээд сүүл би соёл эрдэнэд ороод соёл эрдэнэдээ энэ дуугаа хийгээд
тэгээд явж баригадаар яв тоглодог байж байгаа. Нэг ирсэн чинь мелоди гэдэг хөгжмийн нэг Орсын пянсны бичлэгийн үзэсгэлэн чимгэл дээр ирсэн. Баригадаас ирсэн чинь маргааш нь бичлэгэнд оргоол дуунуудаа сонгох гээд тэгээ энэ дуугаа оруулж ирсэн байна. Тэгж л анх ан хуйг дуулаад анх бичүүлж ирсэн. Тэрнээс шоуш дуу хийгээгүй. Тэгээд нэг тийм дуутай дуу хийж болох юм байна гэдэг. Тэгтээ бас ганц нэг дуунууд үзчихсэн би байдیں۔ Надад гэдэг зүгээр нэг гоё хөгжмийн ая маяг тэр үуч. Би чи хангалгой дээр хөгжмийн зохиомжоор бас нэг хэсэг хичээл орсон шүү дээ. Ганцаархна. Яг тэр үед бас тэр дуугаа зохиож юм зохиож болох юм байна гэд тусдаа. Тэгэл нэг хүүхд тусан хаан яа тийм хөнгөн нэг хэд явж яснаа хайчиж байгаа юм чи тэгэл өстой. Тэр их харамсалтай. Айгуу гой гой юм хилүүлж авч заалгаж ирсэн тэгэл. Тэгээд би чин соёл эрдэнэт орох мөрөөдөлтөй тэгээд бид нар шаардлагаа байгуулаад манай энэ хоёр эдэрч сургуулиас гараад нэгдүгээр сургуульд ороод бид нар ч бараг тэгээд тархахгүй юм болцсон. Тэгээд энэ хоёрын аав чинь нөгөө намсрааж байгаа шүү дээ филармоны дарга. Соёл эрдэнэний хөгжмөөр хүртэл бид нар очиж тоглож ирсэн. Мартин амна тэдний юунд нь тоглоод зүгээр нөгөөдөл чинь сүйд болоод мундаг хөөхтөд тэгээд тэгээд биш 77 онд хөгжим бүжгээ төгссөнгүүт надад чинь бараг үлдээврийн бас нөгөө урилга юм иржилээс хойноос манай ангийнхан чинь ихэнх нь хойш сургуульд яваад зарим нь дөөрмөр би чинь айгуу азтай яг сургууль төгсөн чинь Баян Монгол чуулгын баскетбол инх төвшин чинь цэрэгт явчих. Тэгэл би сургууль төгссөн манайч цэрэгт явсан. Намайг чинь Баян Монгол руу зүгээр сүнх гэж оруулж байгаа чинь. Манай зундар чинь яг одоо намайг соёл эрдэнэт анх оруулсан хүн байгаа. Чи энд байх хэрэгтэй гэдэг. Өөр би чинь 78 онд би соёл эрдэнэтэй тоглож ирсэн. Одоо бичлэг байгаа шнэ. Надад энд Эвлийн 18 дугаар хурлын концертанд соёл эрдэнэт даралт хөгжимчин байхгүй. Намайг Баян Монголд ороод жил болж байхад жагаа чи юу яагаа бид нар чинь найзууд би чинь соёл эрдэнэгээ бас дотроо шүтдэг. Оркестраас илүү надад хамтлаг нь гоё. Тэгээ зундар битээс айгүй найз Бамбрус кафе руу орж үедээ би уудаг. Тэгээд манайч чинь гоё дуунуудад зундар чинь уран бүтээл хийсэн. Одоо энэ шинэ хөгжмнүүд чинь энэ Япон гитарууд чинь анх намайг ирэхэд ирсэн шүү дээ. Одоо хүртэл нод байж байгаа. Амар гоё дууран бүр гар хийцний Японд хийгдсэн гитарууд ирсэн. Зундар шинэ уран бүтээл тэр уран бүтээлийг би чинь Баян Монгол тоглолцоод соёл эрдэнэ сургууль ихэд ороод заад нь тэрийг сонсоод сууж идэг. Үнэн гоё дууран зүгээр ингээл зүгээр шүү дээ. Дотор гачаа. Тэгээд зундар чи намайг 78 онд би Эвлийн 14 дугаар даралт хөгжмөөр ингээ хоёр хөгжим давхарлцсан. Бид нар чи анх тэгж би соёл эрдэнэ тэгж анх 78 онд тоглож ирсэн. Миний тоглодог гитар Fender. Хамгийн гол нь биний харамсалтай юм тэр үеийн бидний яг тэр хийжсэн том уран бүтээл тэр чигээрээ бичигдээгүй арчигдсан байхгүй. Бид нар шинэ радио нөгөө айгүй их ажилтай энэ бүх аймаг сумдаар тоглолт явна хотын бүх захиалганд тоглоно ер нь бол ажил их. Тэгээ байрандаа бид нар чи яг кино шиг л 7 хоногийн 4 дахь 5 дахь хагас бүтэн сойдоор тоглодог. 4 дахь 5 дахьт нь 4 дахь 5 дахьт нь Баян Монгол тоглол хагас бүтэн сойдоор нь манайх дараачихт нь хагас бүтэн сойдоор нь манайх Баян Монгол ингээ солигдоод хөөснөө тоглодог. Бүр кино шиг. Тэгэл үргэлж зэрэлт дүүрнэл байж идэг. Тэгээд зав их муутай нөгөө юмаа бичүүлж чаддгүй. Тэгээд тэр чинь бичүүлэх гэхээр радиогийн 4 давхарт одоо Монцогийн хамаг хөгжмөө зөөж гарна. За нэг том хөгжмийн зохиолчдын зохиол мөхөл бичүүлэх бол угаасаа ажлаас явж бичүүлэхээр очиж бичүүлнэ. Тэгээ нэг удаа бичүүлсэн бид нар бүгдийг бичүүлээд бүх хөгжмөө бичүүлээд тэгээд дуугаа бичүүлээгүй байжсэн чинь хаян хэрваа гэж байсан юм даа радио хөгжмөд. Тэр хүүхэн дээр бичүүлсэн. Тэгээ манай баяраа нөгөө гол дууч чинь зарим нь гадаад дотоод тоглолт Монголдоор явуулсан бичүүлж чад. Тэгээ жагаа магаа чи ийшээ явцсан. Тэгээд цэрэг мэрэг гэж яатсан. Тэгээ дуугаа бичүүлэх гэж байжсэн чинь нөгөө бичүүлсэн бүх хөгжмийн юм устгацсан. Тэгээд нөгөө бүх дуунуудаа өөрсдөө ингээд цацаа явчихдаг болохоор радиод өгс дуулуулагч нэг юутай аач биш. Тэр чинь нэг 4 давхар том хөгжмөө зөөн бичлэг хийлгэн. За тэгээд радиогийн тэр нэг бичлэг хийдэг нэг хүүхэн байд. Тэр нь нөгөө ингээ хөгжмөө тохируулах гэж яриа таарахгүй хэрэлдэн тэгээд бид нар чи ер нь явдаггүй байсан. Тэр их том алдаа болсон л доо. Айгүй их уран бүтээл их олон дуунуудаа бид нар тэгээд бичүүлэлгүй тэгээд буцаагаад аргагдсан шүү дээ. Сүгнэгрийн гол молгоо бидний нэг ардын дууны юунууд нь зүгээр манай зааланд бичсэн шүү. Зааланд ийм хоёр иргэдэг магнитуудтай сурвалжлагч нар нэг тийм үүрээд явдаг байсан шүү. Тэрүүгээр ирж биднийг тайзан дээр тоглож байхад ингэж бичиж авсан ганц хоёр бичлэг одоо радиод байдаг. Өөр муу тий шулуухан бичсэн. Айгүй муу бичсэн.
새로 다타돌선다호 생긴장 치네호 새뜨길 민다타둠센데호 생긴장 치네호 хамтлаг вокалны инструментальны хамтлаг гэдэг шүү дээ. Одоо дуу хөгжимддэг өөрснөрөө. Тэгэхээр чи энэ хамтлагч өөрснөө л юм хийдэг байхгүй хүн авчирч өгөхгүй. Тэр үед бидний тоглодог стилийг хүмүүсийн хийгээд яг нэг том хөгжмийн зохиолчтой хаяа юм аа гэн тэрийг заавал оруулахгүй болохгүй. Заавал оруулах шүү дээ. Тэрнээс л дан өөрснийхөө юм. Өөрснөө одоо тоглодог өөрснөө дотор нь байдаг хүмүүс чинь. Тэгээ бид хэд чинь одоо манай жагаа маань өөрөө үг аяа бичин хөгжмөө хийн би хийн тийм ээ. Тэгээд одоо манай өөр хэм байна. Галсаа ч одоо гол дуугаа зохион хийн дамдин гэж байсан юм манад бас одоо тэр хийн ингээд бүгдөө хийдэг. Тэгээ нөгөөдүүл нь санаа оноогоо хэлнэ. Тэгээ бид нар чинь одооных бол сайхан биш дээ. Гэртээ бар компьютер дээр юм хумаа хийгээд ирээ заа ингээ. Тэр үе чинь тийм байхгүй. Одоо би чинь байр орон сууц байхгүй. Аслантай өөрний урд гэрт байсан юм. Манай нэг жил гэр нөгөө байр түрээсэлдэг байх яарамгаас. Тэнд би нэг муу хууч оролдог үлдэр хууртай хажуугаар айлууд ингээ бууцсан цэргийн аслантай гүрний урдхан талд байсан. Цэргийн камертад яашаад. Тэгээд орой өрөөд нэг ганц дуу муугаа хийхээр нөгөө хажуу айлыг ингээ наадхаа болооч игээ дугуйлдгүй тэгээд хаалттай. Тэгээд өглөө одоо ажил 8-9 цагаас суглах чинь би 7 молоо гэж ярина шүү дээ. Эрт ирээд энэ ажил дээр хүмүүс суглахаас өмнө нөгөө муу төгөлдөр хуур дээр дуу муугаа хийж үзэн тэмдэглэж аавна бүх юм. Нэг бол орой тараад ч юм уу, нэг бол нэг өдөр нөгөө ажилгүй гайгүй завч хөлөөндөө сууж иж дуугаа хийдэг. Тэгээд дуугаа хийсний дараа бид нар чинь тойр уран бүтээд орохоор тойрд сууж байгаа л за би ерөнхий араамаа гаргана шүү дээ. Араамаа ингэ. Нөгөөдүүл энд нь тгий энэ дэми байна, энд гоё. Тэгэл нийлээд ер нь соёл эрдэнэ бол ер нь тэгжил явж ирсэн шүү дээ. Тэг нь ерөнхийдөө хийсэн хүн удирдаад нөгөөдүүл нь сандлаа хийдэг. Нөгөө гоё юм аваад гээ нийлээ хийхээр гоё юм гардаг байхгүй тий. Тийм ер нь манай соёл эрдэнэ чинь анханасаа л гарахтаа манай соёл эрдэнэ чинь өөрснөө дуунуудаа хийж эхлээд тэгээд дээр нь ардын дуу. Ер нь гол дөрөөлж гарсан ардын дуу шүү дээ. Ардын дуу нэг уран бүтээлд 2-3 ардын дуу заавал хийж иж тэр уран бүтээл шалгалтаар ардын дууг бол оруулах. Тэгэхээр заавал ардын дуу тэр нь их гоё дөхөмтэй тэр гарцсан ардын дуу шинээр найруулна гэдэг чинь одоо манай энэ тэр үеийн бидний энэ одоо юуг л бас сайн шавхал гэсэн үг шүү дээ. Тийм үү? Чин 86 онд соёл эрдэнэс сургуульд явсан шүү дээ. Ариуны өвдөгч хамт явж байсан. Сургуульд явчаад би чинь ирээд буцаа соёл эрдэнэд орсон байхгүй. Соёл эрдэнэд орохгүйгээр би ч бараг 8 ч болцсон байсан дөө. Тэгээд манайхан ч тартсан. Манайхан чинь соёл эрдэнэ хамтлагч филармонд байсан шүү дээ. Филармоны хамтлаг байхгүй Баян Монгол. Тэгсэн чинь намаа явсан хаагур энэ филармоноос чинь соёл эрдэнэийг энэ байгальмаа одоо соёлын төвөрөнд даргуулсан нөхөр аавж гараад энэ соёлын төвөргөнд оруулаад манайхны. Тэгээ манай Чингисч байгаа чинь соёл юу филармонд үлдсэн байгаа. Ийшээ орохгүй. Тэгээ манай хэд ийшээ орж ирээ тэгээд энд жоохон тиймэрхүү болцсон юм билээ. Ер нь бол нэг жоохон филармонд багч яг улсынхаа одоо соёл яамныхаа харьяа тэгээд жил болгон уран бүтээлээ хийдэг, шахдаг. Одоо жишээлбэл архивд орсон гэхэд архиваас одоо энэ рүү орохоос өмнөх архивын бүх материал соёл эрдэнэх бүр бидний бараг цай хоол идж ууж исэн хүртэл байна гэж байна шүү дээ. Баригаад явж исэн. Тэгээ энэ рүү орж ирээд байхгүй болсон. Тэгээд соёл эрдэнэ чинь тараад
Батуулдын Герман руу явуулаад, Цолмонг явуулаад тийм ээ. Тэгээ галсаа насаа хоёр хуйлахнаа үлдсэн. Ариуна битэр чи явцсан. Ингээд манайхан чинь нэг ил хөл болоод ингээд хүмүүс ганц нэг хүмүүс аваад буцааж гараад тэгэл ер нь баг хөнгөсөхгүй болсон байсан. Баачга орцсон байсан. Тэгээ баачга чи энд байж байгаа манайхан чи байхгүй юм чинь. Тэгэнгүүт манайр чи өөрөө нэг Никтоно байгуулаад залуучууд зүгдүүд одоо энэ өрөөнд яг гарсан шүү дээ энэ өрөөнд. Тэгээ би ирсэн байжсэн чинь манай Чингис жагаа чинь над руу яриад чи жагаа хамтлагаа босгоод энэ түрээ дээрээ Сингапурт гэж тоглож ирсэн шүү дээ манайр. Тэгээ энэ түрээ дээр нэг 50 60 гадаад дуу хийгээд түрээ дээр гээд. Тэгээ гасаа үтэр чинь яг хороолд байдаг хоёулаа. Битээр л хоёулаа уулзаад нэг ингэсгээл тэнэгөр явж идэг. Тэгээ байжсэн чинь гасаатайгаа хоёулаа яриад өгөө. Ерөөсөө жагаа тэгж ин хоёулаа хүмүүсээ цуглуулад тэр дуунуудын ариунаа ирсэн байгаа. Насаа байж байгаа. Нас хоёр эмэгтэй ер нь эмэгтэй дуучинтай бол урд сайн янз юм гэсэн гээд. Нөгөө ариунаагаа гэртээ чи ариунаагаа аваад ариунаас төгсөд ирсэн бас ажилгүй гэртээ байжсэн. Тэгээ ариунаагаа аваад гасаа үтэрч очиж уулзаад ариунаас тгий гэж тэгээд насаагаа аваад тэгээ хоёулаа дээр нь тамираа эдэргээ нэг бөмбөрчин баскетаар хүмүүс аваад би чин клавш дээр ингээ. Тэгэл би чи өдөр шөнөгүй энэ хоёрынхоо дуулна гэсэн гадаад дуунуудыг шөнө сууж хуулдаг гэртээ. Хуулаад нотыг бичээд авчраад тэгэл хэдүүлээ энэ сургууль хийгээд бид нар өдөр нь хийдэг Никтон биднийг оройд харахаар Никтон оройн шөнө хийдэг. Оройноос эхлээд орой болтол. Ингээ хоёр ээлжил чигээр бид нар нэг 50 60 бараг 100-аад дуу гаргасан л гэдэг юм манай арай найднаар. Тэгээ яг бэлэн болцсон байсан чинь жагаа маань урдаас буцаад ирсэн л дээ. Буцаж ирэхээс гадна өмнө аваад явахсаа одоо өөрөө ярьдیں۔ Бид нэг гой бичлэг хийлгээд ирсэн байхгүй тоглож байгаа бичлэгээ. Гэсэн манус тэнэгтэй дууг нэг ваар мааранд гой тоглож байгаагаар бичүүлэх байсан юм чинь. Тэр үед нэг ваар мааранд нэх очоод тэр үед сүйд болдгоо байсан. Ганц нэг. Энэ тайзан дээрээ гараад яг концерт тоглож байгаа юм шиг гой нөгөө дуунуудаа ингээд тоглоод бичүүлсэн чинь тэнд нөгөө хүмүүс нэг гол нөгөө баарнд тоглох зориулттай юм. Наад чинь концертны юу байна л гэсэн юм шиг байна лээ. Сүүлд нь ярих. Тэгээ манайч буцаад ирсэн бич за баларлаа одоо тэгээд зунжингаа сургууль хийсэн юм чинь яанда гэдэг үз чи гасаа дээшээ гүйж ороод арга дээр ариуна битэрийн тушаалыг гаргаад соёл эрдэнэд оролт цайдаа өгөөд авах тэнгүүт нь за энэ чигээрээ ингээд тэгээд л уран бүтээлээ хийж гисэн тэ тэгээд ихсэн тэгээд одоо ариунадаа хамгийн гол нь нөгөө одоо яг ингээд хэдүүлээ соёл эрдэнэрээ болж байгаа юм чинь хамгийн анхны дуунуудыг хийжээ нөгөө энэ хорвоо дээр нөгөө чам юу лээ ирчүүд одон боловч их нэртэй залууд би юу тэмүүлнэ гэд хайрыг минь чи сонс эргээ чамтай ирнэ дуугүй залуу за тэгэл дуунууд байсан тоо хийж дог байгаа үз тэргээ сүлд хийжсэн тийм 37 дахь цагт мэгтлгээд насаад болохоор нөгөө итгэл сэтгэл мэтгэлгээл тэгээ юу илээ бас дуунууд хийж лээсэн. Тэгээд бидний одоо юмаа хийж гисэн тэндээс гисэн тэгэнгүүт эн чинь нөгөө студиуд гарч ирээд одоо чугуу эднэр чинь гараад нөгөө корн дээр юм бичдэг болоод би чинь дарга дэлжээж урдаас очиж даргатаа явж ээж тэгэхэд өөр дарга байсан юм аа. Химхлээ манай даргач та нэрийг мартчих. Тэр даргатаага урагшаа соёл эрдэнэ ком хөгжим авцраад нөгөө X3 гэдэг өөрөө бичдэг хөгжмөө чи олж ирж тэрийг чинь гэртээс өдөр шөнөгүй би тэрийг аваад ажил дээр өглөө ирэхдээ бариад ирдэг байсан тоо бичлэл хороолоос автобусан суугаад том хайрцагтай тэрврээд тэгээ өдөр сургууль хийж орой явахдаа дахиад автобусан суугаад нөгөөхөө тэрврээд гэртээ шүн юм хийдэг. Тийм одоо итгэвтэй байлээ шүү дээ. Тэр том хөгжмийг тэрврээд автобусаар шүү дээ. Энэ урдаас суугаад явдаг. Энэ өрөөнд чи энэ том хэвс байдаг байсан. Бид нар ч согтоод унцаад гасаа өдөр нэг буланд нь гівтэл хэвсээр ороогод унтаад гэдэг байсан даа шин. Өглөө байгальмаа дараа орж ирээд өшиглээд муу харигчд босаа. Тэгээ сүүлдээ нөгөө энэ ч нөгөө юу энэ ардын намын шатаасан шүү дээ. Байр шатаахад манай энэ чинь бас шатаагаа цонх хаглаад. Цонхоор шааж орж ирээд энүүгээр ороод энэ тал нэг том ресторан байдаг байсан.
Айгуу гоё хоолтой. Тэрний хоолнуудыг чинь гусаад энэ коридороор дүүрэн хоол унд асгаад энэгээр яваад. Тэгээ энэгээр ч орж ирээд энд нэг гоё том хивс байсан. Тэгсэн чи энд шатаагаад манай өөрөө ч шатах байсан. Тэгсэн Жэригээд одоо хөргө бурхан болсон нэг бөмбөрчин залуу байдаг да одоо байсан бид нартэй тоглож ирсэн. Тэр муу залуу хөрх юм бас бид нартэй сургууль хийж байгаа цоош нь бөмбөр авцаа тавьчихсан энд. Тэгээ зургатаар үзэнгүүтээ нөгөө бөмбөр яач хөө одоо тэр хавар бөөм бослог тэмцэл энэгүүс бөө юм болж байгаа юм чинь манер гэрээсээ гараад наашаа тавьчихсан гэж байгаа юм чинь. Гялзаад ороод ирсэн зүгээр энэгээр бөөм бужиг наан зүгээр залуучууд ороод ирсэн. Энэ юм манай энэ юуны хүүхнүүд чинь зарим нь нуугдаад энэ зааланд ороод сандалтайгаар орсон гэж байна. Тэгэхгүй бараг алуулах байсан гэж байна. Сотоо мохтуу залуу. Тэгээ бужиг наа манай өрөөг орж ирээ ухнаа даргын цэп энд байсан энэ ханад. Энийг нь татаж унгаагаад онгоолгоод энэ талбай дээр нэг юм зохион байгуулах гэжсэн 2 сая гэдэг 3 сая төгрөгийг гусаад манайр алуусан. Бидний цэфнүүд энэ дотор байсан. За тэгээ манай Рамза гэдэг гоё Японоос анх ирсэн 85 6 7 онд ирсэн гоё Рамза хөгжим пүлт тэрийг аваа явчихсан. Тэгсэн тэр ханад цоомогийн зураг байсан байхгүй том юм хөрөг зураг. Тэрийг аваа явчихсан байгаа чи. Тэгээд энэгээр яагаад энд хевс шатчихсэн чи манай өөрөө шатчихсэн гэсэн. Тэгсэн Жэри орж ирээд эндээс ус мус цацаад нөгөө бөмбөрөө гэж орж ирээд манайр. Тэгээгүй энэ ингээд шатчих байхгүй. Тэгээ энэ өөрөө бол ер нь яста манайхан ярьж нөгөө Монголын соёл эрдэнэ бол Монголын рок опын их сургууль гэдэг. Ер нь манай соёл эрдэнээр ч орсон хүн зөндөө шүү дээ. Ороод жил болсон, 2 3 сар болсон, 2 жил 3 жил болсон. Ороод гарсан хүн бол ер нь тоо томшгүй юм билээ. Тэгээ манайх чинь энд чинь нэг тон одоо гарчээлээ манай өрөөнөөс. Одоо Нисванс эднэр те өөр нөгөө юу вэ эднэр чи бүгд манай өрөөнд сургууль хийдэг байсан шүү дээ. Манай Дамдын сүрэн чи их нийтч тэр залуучуудыг чинь аваад юу яадаг байхгүй юу? Оруулж ирээд энэ сургууль хийлгдэг. Бид нар сургууль хийгээд тарахаар баахан залуучууд ороод ирнэ. Би юу хүүхдүүд байна аач гэдэг. Зүгээр эднэр гэл ингээд тэр үуч чинь одоо 90 хэд он шүү дээ. Тэгэл том тэг хөгжимгүй хөөрхий энд ирээд тэгэл биднийг тарахаар бидний дараа энд ордог сургууль. Тэгээ сүүлд яг нь ухнаа дарах чинь фэнсэнтэй гараад филармонихоо даргаас болоод тэгээ манай өрөөнд ирж энэ болонд энд суусан юм байна. Тэгээ бид нар ч яг манай дарга марга байсан болохоор одоо энд л байг хамт бай гэдэг энд байгаад тэгэл одоо хүртэл энд байгаа шүү. Тэгэл энэ ч одоо сүүлдээ эртний сайхны юуч боллоо. Тэгэл манайхны зураг одоо ингээд анх байгуулагчнаас эхлээд нараа анх хэвдэл хамгийн анхны юунаас эхлээд ингээд энийг дөнгөж ингээд эхлээд бид нар энийг тавиал ингээд энэ хүрчээсээ одоо тэгээд манайхан ч одоо дуусаад хамгийн сүүл биш фэйсэнтэй гараад ингээд байхгүй болоод. Тэгээ одоо ухнаа дарга энд ингээд одоо Чингис хааны музей нээлт энэ хоёр ер нь аваар адилхан болсон. Музей шиг байгаа шүү дээ. Энэ одоо ингээд энэ урдлаг мөрлөг энэгээр одоо ер нь мэдэхгүй. Энэгээр ингээд битүүл хийцэн байгаа. Ухнаа дарга ер нь тий ингээ манайхан 2 дугаар юу үргэлжлээд ингээд тэгээ сүүлдээ ухнаа дарга чинь нэгэнтэл энэгээр бүх юу рок вокийн урлагийнхан байд юм чинь гээд манай харан баранг манай хамтлагуудын бүгдийнхэн зураг авчиж энд ягараа л гэдгийг. Тэгээд зураг нь сүүл рүүгээ ингээд жоохон жижиг том юм болоо. Зуг нь яг нэг ийм хэмжээгээр энэ хүртэл хийж исэн байхгүй юу. Одоо сүүл рүүгээ ингээд янз янз болоо. Миний бодлоор бол мэдэхгүй би зүгээр одоо сүүл бодож яхад жагаатай ч ярьж ирсэн. Энэ ийшээ орж ирдэг л буруутсан юм шиг байна. Филармонд одоо Баян Монгол шиг ингээд энэ чинь филармоны үндсэн тодгийн 3 жилийн симфони соёл эрдэнэ Баян Монгол гурав байсан. Анх байгуулагдсан бүр тий. Тэрүүгээрээ байж исэн бол хичнээн сайхан одоо энэ улсынхаа юугаар тэгээ энд ороод ирсэн манай жагаалт гэж байна. Соёлын ордны хөгжимчд болсон тийшээ орцсон юм байгаа. Буруутсан юм даа л гэдэг шүү дээ. Одоо манайх чинь тэгээд манай хамтлаг шиг одоо манай хамтлагийн чинь рок попын дээд сургууль гэж ярьдаг шүү зарим нь. Аргагүй бодоод үзэхэд бол дээд сургууль болохоор шгүй болцсон. Яагаад гэвэл одоо анханасаа тэгээ солигдоод ороод гараад жил болсон, сар болсон, 2 3 жил болсон хүн ингээд ингээл ер нь хэдэн зуул хүн биш үү бас айгүй их шүү дээ ерөөсөө ингээд ороод гараад ингээд манайхаар дамжсан хүмүүс. Тийм болохоор манай хамтлагийн чинь бас нэг дээд сургууль гэдэг юу яадаг ярьдаг. Тэгээд ч яг тэр дутад чинь одоо жинхэнэ одоо яг одоо гол баг нь болсон хүмүүс нь ингээд юм хийгээл явж байгаа шүү дээ. Би чинь нийтийн дуу үзгээ одоо юу яд юм л да. Одоо анх нөгөө баясгалан эдэр чинь бас ингээл ариуна жавхлан эдэр чинь бид нартэй хамт явдаг.
нөгөө ариунагийн тоглолтод хамт ариуна чинь нөхрөн сэлэнгийн ягаа байсан. Тэрний тоглолтод явахаар бас эндээсний ганц нэг дууч энэ чинь оюутан байсан юм уу? Оюутнууд дуулуулахаар тоглолтынхоо дундуур дуулуулахаар авч явдаг. Би чинь техникчээр явж илээ шүү дээ. Ариунатай нэг гисэг хогцонд техникчийг хийдэг. Нэг сонгуулаар тэгж явсаар байгаа тэгээс сурцсан. Тэгж яхад би чинь энэ баясгалан даг нөгөө ээжийг минь яаж гүйцэтгэдэг нэг дуу тэрийг анх хийж өгөөл. Тэгэл энэ бацсах гэдэг ер нь хүмүүст өгсөн дуунууд ингэцүүл мод эднэрт нэг ямар юм одоо мартчихжээ. Зөндөл ер нь нэлээд олон дуу өгсөн. Сагны туянд зудаан мөнгө сартыг улсан натайдха санаа ушлах уят хүндээ сайчин ээжин сэтгэл шингээстэй манай одоо даваа нэмзэн гэдэг одоо манай харумаа бүжигээ аав бид нар чинь биш нэг сайн таньдгүй байж байгаа бид нар найз болоод бид нар нэг нутгийнх байхгүй юу. Тэгээ манай самдан давжгаа даваа нэм байна. Манай өөр хэмтлээд одоо нөгөө Баатарсур ах манай хамаатны эдгээр чинь нийлээд надтай нэг удаа уулзаад чи одоо манай ээж авч говьлтан чандамных байж чи яхаараа нутан усаа мэддгүү. Би энд төрсөн чи одоо энэ ярангийн гүрний урд төрсөн шүү. Тэгээд тэр ямар хамаатай чиний ээж аваа хөлөө чандам байхад гэ бидэрс нэг орой чинь бас нэг жоохон ууж муугаа сайхан нутаг ус яриад. Тэгээ намайг чинь бүр нутгийнх болгоод чи чандамных болсон гээд бүр зөвлөлийн гişүн мишүнтэй оруулаад. Тэгээ чандамны явуулаад лоох узгаа давааны цаан хоёрын хөдөлмөр алдрыг тэмдэглээд нутаг явна гээд намайг ч авч явна гээд. Чи дуу хий нутгийн дуу хийгээд. Тэгээ тэр Баатарсур ах чинь манай хамаатан бүр ээж хамаатан. Тэр чандмын нутаг гэж дууны шүлэг хүчээд маргааш нь явах гэж би шүнэн дуу хийгээл тэгэл маргааш нь би насан тогтхыг бүрнээ хоёрыг бас авч явсан. Дуучд авч явна гэдэг. Тэгингээ замдаа бүрнээ зааж өгөөл тэгэл очиод дуулаад одоо манай сумын сүлд дуу шүү дээ тэр. Тэгэл нутаг амтай болж эхлэхгүй. Тэгээ тэрнээс хойш одоо би Застааны хөхөр зүйл хөвлгөр их алтай, зүудний мөнгөн алтай, 9 бүлгийн дуулал тэнгэрийн уугүй ерөөсө бараг 10 дуу ер нь их олон өшөө нэг нөгөө ус мусны дуунууд өдр зөндөө зохиосон. Гэхдээ одоо энэ чи тэгээд тоглож болохоор юм уу юм чи онгоохгүй гэршгүй юм болцсон байна. Хаддаг мадгийн яат юм байна. Арай хадж өрчөөгүй. Энэ ч одоо гоё одоо ч юу нэ гэсэн бах уу. Өчнөө олон дуу хийсэн ер нь ихэнх клипгүй байдаг. Дандаа дуунууд хийгээл яхаар клип гарддаг. Тэгэхээр ариунагийн тэр ихний хийсэн бүх дуунууд клип байхгүй. Нэг ч клип байхгүй. Гэхдээ өөр юм тэгээд тэр үчээс тэгэл гарч илээсэн. Одоо хитцэви чамтага клип байхгүй. Клип сон миний дуун дээр ирэл дуучдаг бол юу яхаар миний дуун дээр ирээд яхаар клипгүй болчихдээ өөр юм тэгэл клипгүй яваад FM яваад нэг юм. Тэгээ хин зохиосны ч мэдхгүй шүү. Тэгэл хин зохиосны ч мэддэггүй шүү. Тэгээд хэлэхээр өө энэ таны дуу юм уу? Энэ таны дуу юм уу гэж. Үрзүхийг минь уйраад өрөвч харийг минь аваад яасан хахалос өдөр бүр чамайгаа мөрөөсөн оригом би аргадан сухтаа мөтхөн ирээд ирээсэгээ мөрөөд чамайгаа харууд
Одоо ч тэгээ дуу хийгээд хүмүүс төхөөр бас хэцүү болчиход шүү дээ. Юмны үн хөндөр болцсон. Одоо Наринжрах гэдэг ч юм уу хэдэн сая болцсон. Нөгөө дууч чи өөр яг энэ том дуучлууд одоо дуулаад мөнгө төлөөд юу яддаг вэ? Жогоо хүмүүс одоо дуу хийгээд яхаар чинь тэрийгээ дийлэхгүй. Ямар нэгэн газраар ивент хөтгүүлэх болно. Тэрний ивент хөтгээд явах хүн олдохгүй. Бид нар дуу хийж өчөөд бас нэг ганц хоёр төгрөг авмаар байдаг. Тэгэхээр ч одоо нөгөө дуугийн мэн дуулах гэж байгаа хүмүүс мөнгө аваад байх хэцүү. За миний дуу ингээд чи одоо тэгээ хөөрөл наадгаа хийлгээд дуулуул. Тэгээ сүүлдээ одоо манай одоо энэ хөгжим зохиолч манай найзууд чи ярьж байна шүү. Зүгээр хүн дуу хийгээд өгөхөр ч одоо тэрийг хийгээд сууж ирснээс дэмэд нь явчихсан тэр. Энэ тэн тоглоод тэр чинь өчнөө юм болж ингэж хийж дуу хийчихэд тэгээд одоо мөнгө төгрөггүй хийхээр чинь мөнгө төгрөг ахиухан авдаг бол одоо бид нар өнөөдөр ингээ явж явахгүй шүү дээ нэг гэртээ сууж ирсэн нэг дуу хийгээд хэдэн төгрөг олчих эднэр гэдэг. Тийм үстэй. Одоо тэгээ дуу бол над зөндөл байж тийм ч нэг энэ цаг хугацаа баг та ер нь их хойно гадаад баруун бол одоо дууга хөгжмийн зохиолч нь бол их мөнгө авчих гэж. Тийм учраас тэд нар чинь мөнгө авахын тулд дуу гоё дуу хийхин төлөө явна шүү. Тий одоо тэгээ хийх гэхэр чинь тэгээд үнгүй юм чинь хийх гэдэг олигтой ч юм гарахгүй. Мөнгөтэй бол хүн чинь бас нэг арай өөр сэтгэн хөдлөн суун тийм ээ. Тэгээ яг одоо хар багасаа бид нар чинь тэгээд ер нь нэг хэсэг юу байсан болохоос хар багасаа бид нар чинь явахдаа тэгээд мөнгөөр юм хийж яваагүй шүү дээ. Дандаа улсын хамтлаг юм хийгээл тэгээд бидний уран бүтээлийн мөнгө гэж юм уу баг өгдөг. Тэгэл дуунуудын маань гас чинь үг нь буруу байна. Энийгээ үгээ одоо эх орны сэдвтэй тариад талбай за тэгэл Орос зөвлөлт мөвлөлт найрамдал дөрөөж байгаад хийгээл бидний дуунууд ч өөрчлөлтөг байсан шүү дээ. Тэгэл одоо хөтөл эрдэнтнүүд нь хөтөл сайхандаа гэл би чи баг хөтөл байгууллагадад бид нар явж байхдаа би автобусанд тараагаа өгөл бичээл би автобусанд аяад баг хийгээл Аринжрахко бид нар автобусанд ингэ тоглон шүүгээл яриад очиод тоглож ирсэн. Одоо миний тэр дуу бичлэг байдгийг хөтөл сайханд. Эрдэнтийн вайс гэл манай урнаа дуу яа нандаа дуусан дуу байт юм бас сүүлд бас бичүүлээл явах шиг. Тэгэл бид нар тэгээд дуу хийгээд мөнгө авч байгаагүй уран бүтээлд ороо уран бүтээлийн мөнгө нэг хэдхэн төгрөглөө өгдөө шүү дээ. Тэгээ тэр үедээ тэр чинь мөнгө. Зарим нь өгөхгүй уран бүтээл батлахгүй хайчдээ шүү дээ. Тэгэл уран бүтлээ батлагдаагүй тэгтээ баргээд явна. Баргээд явахаар нөгөө уран бүтээлээ тоглоод явчихна. Тэр хин эндээс утастаа тэд нар тийм дуу дуулж юм хин ч хэлэхгүй. Тэгэл ирээл филармонд нөгөө хотод тоглолтонд орно нөгөө дуунуудаа тоглоод явчихна. Тэгээд нөгөө батлагдаагүй болохоор нөгөө дуулсан нөгөө зохиосон дуунуудын мөнгө авахгүй бид нар тэгээ залуучууд бол бид нар тоодогч байсан. Энийг авсан ч ялаа байсан чи. Тий хонь цагаа үлээ чинь би ч одоо ус гэсэн чи нөгөө Баатар цогц сайд болцсон байсан шүү дээ. Тэгсэн манай ахтай байдаг чинь найз танаа дүүгээр нь хойсон сургуульд явуул. Тэгэл би сургуульд явчих. Тэрнээс одоо явахгүй тэр чигээрээ байсан бол би ч одоо бас өшөө олон дуу хийсэн. Өшөө дахиад биш 7-8 жил эндээ байсан бол гоё л байх байсан юм бэл. Гөө яваад явахтай тэгээд олигтой юмаач олж сургуулаач олж ороогүй тэнд чинь театр эстрад нь болоо соёлын сургууль руу ороо тэндээсээ шилжээд Ленинградаас Минск руу яваад тэр хооронд би ганцхан дуу зохиосон байна шүү дээ. Хонин цагаа үлийг. Одоо энэ балхавч би тэр чинь нэг 2 жил болсон шүү Ленинград танд. Тэгээ би тэр чинь гитартаа хуйлаад тэрийг дуулдаг, оюутнууд зүгд болдог ингээд. Тэгээ балхаа төгсөөд явцсан. Би нөгөө Минск явцсан. Тэгээ байжсэн чинь нэг ирсэн чинь балхавчвал дуудаад нөгөө телевизэд Монгол телевизэд байсан юм чи. Тэгээд одоо энэ хөгжмийн юу байсан юм бэлээ. Намаа дуудаж байгаа нөгөө дуугаа хоёлаа гаргая гэх. Юу одоо тэрийг яаж яадаг гэсэн. Гэхдээ тэгээ бичвэл бөө ажид болно. Шууд гусна хэдүүлээ. Балхавчв чинь намаа дууд чирээ Бадруугныг дуудаад нөгөө төр мөнхийг дуудаад төр мөнхөөр үгийн бүр гоё нөгөө хонь цагаа үл шал өөр төр мөнх бүр өөр үг хийгээд Бадруугнтай тэрийгээ бүр гоё давтаад нөгөө дулч айгүй гоё болгоод тэгээ манай Батуулдыг соёл эрдэнэс дуудаад филитний нэг хүүхэд химбэлээ дөөрөөс дуудаад Ганбат гээд манай нэг айлт хил тоглодог тэрийг дуудаад ингээд ирээвэр хураавар юм радио одоо тэр 600 студиэс телевизийн тэр студи дотор бид нар шууд тоглосон шүү дээ. Шууд Бадрууганд дуулаад бид нар тоглоод ингээд тэр дээрээс ингэж байгаа бичсэн биш. Тэгээ авиасаа нэг хөдөлмөрлөдөг л гэдэг чинь манайх юм чинь. Тэгээ айлд байх хэрэгтэй байх та. Ямар юм 99 авиас нэг хөдөлмөр нь 99 ч гэлөө. Тийм ээ. Тэгэхээр авиас бас нэгч биш нэлээд байж идэг чинь тийм биз дээ. 50% байж ижил бар гэдэг чинь. Тэрэн дээр авиас сайтын үнд дээр хөдөлмөрлөлт төвөрд нь дийл дуусахгүй шүү дээ. Тийм.
Би юу тэгж л боддгийг миний бодол. Зүгээр энэ одоо рок попынхаа залуучуудын одоо практик одоо манай төрөө байна New Star-ын айзамд анх тоглож л одоо гитар тоглоод ингээд сууж идэг юм оролддог л хүүхдүүд одоо тасарсан аранжир авшгүй хэний ч хийхгүй юмнуудыг хийгээл явж шин. Өөрснөө бүх юм мэдчих судалсан. Болрохоо өдр гэл манай залуучууд ярих юм байхгүй. Чи сар шиг болоо яваад үгүй тэхөө. Явж за нэг юм тэгэл нэг явъя. Дайлах гэж би нутгаас салгарсан. Нүдлийн шууд шиг газар сайгүй тэнсэн. Халуун хүдний ажилгүйгүйсэн. Харин хүмүүс нана иневч цаанаад хүйтээ. Амьдрал хөөж би нутгаас салгарсан. Аргагүй ажил гололгүй хийсэн. Зосны нүхэ хорвоог бораагүй. Зэрстэй бүтээх гэж зогсолтгүй зүтгэсэн. Сар шиг ховын газар насхгүйгээд яах вэ? Сайхан Монгол бүсгүй сахгүйгээд яах вэ? Зориодож сунацгаа насхгүйгээд яах вэ? Зорхорох сүнүүдээ сахгүйгээд яах вэ? Хамтлаг гэдэг чинь байна шүү дээ. Яг анх байснаасаа бүгдөө одоо хүртэл ингээ байвал их гоё үр дүнтэй бүтээлтэй юм. Манайхан ч ингээд гарч ирээ солигдоод одоо ингээд би ч миний өмнө чинь манайх ч анх гоё байсан ш анхны состоо. Тэгэл тэр чинь нараа ах эднэр чи яваал ингээд зундар эднэр орсноо зундар яваал би ороод ингээ байжснаа манай жагаатан цэрэгт яваад би сургуульд яваад ингээд манайх ч ирсэн. Нэг гоё болж ирээд буцаж буугаад харин одоо эдийн зэгтээ ингэж явж ирсэн бүр их юм гэж боддог. Ёстой олон авиаслаг залуучууд орж гарч явсан тул да авч явсаар байгаад эдий хүргээд. Тэгээд одоо сүүлдээ намайг ирсний дараа чинь манайхан чинь баяраагаас эхлээл одоо бурхны хоронд яваад ингээл насвараад хүмүүс чинь наад цаана болоод манай дами эдэр чинь гараал бас бурхны хоронд явлаа ингээл солигдоо сүүлдээ би чинь гой залуучууд аваад бас шинээр гой соёл эрдэнэ чихэр чинь нөгөө залуучуудыг чинь үзэж хардаг юм бүр дээшээ явцсан. Манайх ингээд нөгөө юундээ ингээд байжээд ингээд залуучууд аваа нийлээд хийх гээр хоорондоо таарахгүй санаа нийлэхгүй баг болчихгоо тийм шүү дээ. Тэр чинь нэг өөр юм бодно бид нар нэг өөр юм бодно ингээд тэгэл ингээд янз болж ингэж одоо багс явсаар байгаад одоо хамгийн сүүл би тэтгэврт гарлаа шүү дээ. 50 жилийн ойгоо хийж чадаагүй шүү дээ. Бид нар чинь том юм яриад хийнгээд одоо манай насаа чинь соёл урлагт багшаар явуулсан. Манай цаамаа маань одоо тэгээд хүнд өвчтэй гэвтэрчихгүй гэртээ байж байгаа юм. Тэгэл би ч ганцаараа энд үлдээд одоо тэгэл эндээс пенсэнд гарлаа. Пенсэнд гарч гэж мэдэхгүй явж итэл нэг өдөр даргал дээрээс пенсэндээ гаргаад хөөгөл уулзлгүй хөөгөл гаргасан шүү дээ. Энд ч 30 хэдэн жил хамгийн зургийг харахаар 30 жил хамт байлаа мэлээ гэж бичсэн л байдаг. Тэгээд гаргасан. Тэгээд одоо яах вэ? Наснуудад гарч байгаа юм. Жагаа өвтөр одоо өөр одоо 74 75 онд бүжгийн сургууль анх хэлсэж ороод бид хоёр чинь тэнд одоо нөгөө үзэл бодол те хөгжим сонирхол нэгдэж тэнд бас анх хамтдаг байгуулсан юм байна. Өөрийнх нь одоо сүүлийн үед хийж байгаа бүх уран бүтээлүүд том жагаа гэж гахгүй соёл эрдэнэ жагаа гэж явж байдаг байхгүй дандаа. Тэрэнд нь би одоо өнөөдөр хүртэл бас маш их баярлж явдаг. Жагаагаа үнэхээр ийм одоо рок попын хэмжээнд ийм олон дуу зохиож тэгээд ийм хэмжээнд хүртэл одоо өснө гэж тухайн үедээ бол үнэхээр бодож явсангүй. Тэгээ би ч өөр хамтлагийн ахлагч нэртэй нөгөө хэдийг их командлах маягтай байдаг гэснийг хэлэхгүй. Одоо тэрийгэ бодохоор бүр инээч үрх шиг ичгчиг болт юм да. Найздаа нуран бүтээлийнх нь одоо энэ уран бүтээлийн сан улам их ариучих болтугай. Зууны мандаа соёл эрдэнэ хамтлагийн
баригл гитарчин, хөгжмийн зохиолч, Монгол Улсын авиач жүжигчин Жаргал сайхан. Амтай зууд гэдэг хүндэтгэх зарчимтай ажил төрөл цаг хугацаа бүхнээс илүүтэй анхлуулсан төрөл зангаараа амтай зууд гэдэг хүүхэд шиг мөрөөдөлтэй Жаргал гэдгийг нөхөрлөл гэж ойлгосон зовлон гэдгийг эр зарах гэж сансан хүний амьдралын уртыг уурцсан хүсэл сэтгэлээрээ гарнагцсан үеийн найзууд Тэгээд бид нар чинь манай болоож өргөөгийнхэн бас барах соёр ойлгохна байж байна. Хаавн инхээр битэж нэг анги хөгтөнгөрийг байгуулсан хүн шүү дээ манай хаавн цаа амир авьяаст одоо жинхэнэ одоо тэгээд цэргийн ансамбль зөвөр яваад бид хэд чинь яг нэг насны нэг адилхан дуунуудаа хоорондоо хийж исэн бид нар ч ерөөсөө соёл эрдэнэд байхаж болоож бид тэр дуунуудыг миний дуунуудыг чийдэг ингээд тэгээд бид хэд нийлээд тэгээд бид хэд ч одоо энэ нэг захиалгатай тоглолт баар сам мав энэ тэнд одоо аймаа болон янз янзын хүмүүсийн болохоор бид хэд бүх одоо уран бүтээлүүд бидний уран бүтээлүүд байж шүү дээ. Тэрийгэ тоглож барахчгүй одоо нарийн хэрүүд эртүүд инээлдэд бид нэр одоо хөрмийн дуухэд манай хаавнгийн хөшөөр босцсон хөрмийн дуу байна шүү дээ. Тийм биз дээ. Тэрийгэ дуулахгүй. 10 жилийн дурсамж гэл одоо миний дуунууд байна. Шинэ жилийн дуухэд манай хаавнгийн миний одоо би шинэ жилийн бараг 9-10-аад дуу байлаа шүү дээ миний. Тэднийг өөрснөө дуулахгүй одоо тэгэл зүгээр нөгөө одоо энэ хүндээ байдаг дуунуудаа ер нь тэднийг хийж одоо хэдүүлээ гоё дуулъя гэж бодоод. Энэ тэнд бид нар одоо очиж тоглохоор манай дуунуудыг тоглоод бидний дуунуудыг тоглоол байж шин хүмүүс. Ямар сандаа дээр нэг төв зүйл дээр манай найзын уран бүтээлийн юмд орсон бидний өмнө гитар тоглоод байдаг орс биш үү? Сайгаа үлээ. Тэр чинь барахсүтээр гарах гэсэн бидний өмнө яг гараа бидний дуу дуулаа хийж байгаа. Тоглоо хийчих гэж. Тэнгүүт нь би жирэлтгаар үгүй битэрээ яг дуулах гээд юугаа өгцөн фонограм өгцөн дууг юм байна. Энэ орс тоглолцлоо. Одоо яах вэ өдр гэж инээлдэл жирэлт. Энд чинь нөгөө зохиогч ирэх мэр хайч баймаач гэдэг. Тэгээд битэр өөр дуудуулсан. Тэгээд одоо энэ тэнд бас манай найз нөхдийн гоё одоо төрийн одон медаль авсан хүмүүсийн юмд очихч өмнө гарсан залуучууд бафури хийцэл тэгэл манай нөгөө сэтгэлийн зүгөр мөгөр алтан цул өдрийн чинь дуулчаад ямар сандаа баян гол дээр дуулчаад дуудаа дээр би тэр одоо юу дуулахыг асууя. Бидний дуу дуулчлаа гэсэн дуулчаа тэр чигээр гараад алга болж байгаа. Тэгээ бидний одоо тэр үеийн дуунуудад одоо их хэрэлт хэрэгцээтэй манай тэр үеийнхэн ч их байна. Тийм биз дээ. Залуучууд тэр дуугаа дуулаас л гэдгийг шүү дээ. Залуучууд өөрсдөө баг тэрийг дуулд юм ч одоо тэгэл одоо явж идэв. Тэгэл бид нар ч одоо яах вэ? Уг нь ажиллаа хийгээл тоглоод бидний чинь рок попийнхан бол 70-80 хүртлээр тоглох хэрэгтэй л гэж одоо ярьдаг шүү дээ. Одоо тоглохгүй бид нар баларх юм байл. Тоглоод явж ивэл ингээл яг л тоглолтгоороо тоглоод шинэ юмнуудаа хийвэл хийн. Одоо бид нар шинэ дуунууд хийгээл залуучууд өгж ил шүү. Тий яг л ажил хэвээр л явж байгаа.